16 дугаар зураг Есүс Пилатын өмнө очив. Есүс Христ ямар ч гэм нүгэл үйлдэлгүйгээр 33 нас хүржээ. Тэр бидэнд Бурхан дээр яаж очих замуудыг зааж өгсөн юм. Есүс Христ Бурхан дээр очих замыг бидэнд зааж өгсөн юм. Маш их олон хүмүүс Есүс Христийн хэлсэн зүйлүүдийн эсрэг босжээ. Олон хүмүүс Есүс Христийн эсрэг босож түүнийг алгаар зэхэж байлаа. Ахлагч дахилж олон улсууд Есүсийг захирагч Пилатад тушаажээ. Цэргүүд Есүс Христийг зодож занцсан боловч Есүс тэднийг эсэргүүцсэнгүй. Есүс Христ бидний гэм нүглийн төлөө төлөөсийг төлсөн юм. Дугаар зураг Есүс цовдлогдсон. Есүс Христийг загалмаа дээр цовдлж хадаасаар хаджээ. Есүс Христ загалмаа дээр цовдлогдож нас баржээ. Есүс Христ бидний гэм нүглийн төлөө загалмаа дээр цовдлогдсон билээ. Бид нар гэм нүгэлтэй хүн гэдгээ эхлээд хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Тэгээд Есүс Христээс бидний гэм нүглийг өөртөө аваач хэмээн бид нар гуйх шаардлагатай. Хэрв та Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч Бурхан түүнийг үхсдээс амьлуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл аврагдах болно. Таны хувьд та Есүс Христийг дагахыг хүсэж байна уу? Дугаар зураг Есүс Христ дахин амьлсан нь. Есүс Христ загалмаа дээр цовдлогдож нас барлаа. Есүсийг дагаж байсан хүмүүс түүний зогцыг авч булчинд тавьжээ. Тэгээд тэд нар булчны амыг том чулуугаар тагалжээ. Есүс Христийн зогцос булчинд 3 хоног байжээ. Есүс Христ 3 хоногийн туршид өгсөн юм. Булчнаас хадыг өнхрүүлэн зайлшуулсныг тэд хараад дотогш орсон боловч эзэн Есүсийн зогц олдсонгүй. Гэрэлцэн хувцастай 2 тэнгэрэлч гарч иржээ. Тэнгэрэлч нар Есүс Христ энд байхгүй харин тэр амьлсан гэж хэлжээ. Сатан Адам Ева хоёрыг мэхэлсний дараа энэ ертөнцийн захирагч болсон юм. Есүс Христ дахин амьлж сатаны хүчийг ялсан юм. Сатан бид нарыг айлгах хүч чадал байхгүй болсон юм. Дугаар зураг. Есүсийг дахин амьлсны дараа олон хүмүүс түүнтэй уулзсан юм. Томас бол Есүсийн дагалдагчтай нэг байлаа. Томас Есүс Христийг дахин амьлсан гэдэгт итгэсэнгүй. Тэр би түүний гар дээрх хадаасны мөрийг харсан цагт л итгэнэ гэж хэлжээ. Дараа нь Есүс Христ Томас дээр иржээ. Есүс Христ өөрхөн гарн дээрх хадаасны ормыг үзүүлжээ. Тэр мөчөд л Томас Есүс Христ дахин амьлсан юмаа гэдэгт итгэжээ. Бид нар хэдийгээр өөрсдийнхөө нүдээр Есүс Христийг хараагүй ч гэсэн тэр бол амьд Бурхан бөгөөд бид нарыг түүнийг дагаж яваасаа гэж хүсдэг юм. Дугаар зураг. Есүс Христ амьлснаас хойш 40 хоногийн турш дагалдагчтайгаа цуг байсан бөгөөд 40 хоногийн дараа тэр уулан дээр очижээ. Есүс дагалдагчтай хандад би одоо эцэг рүүгээ буцах шаардлагатай гэж хэлжээ. Намайг явсны дараа бүх хүмүүст миний тухай хэлж өг гэж хэмээн тушаажээ. Би хүн бүрийн гэм нүглийн төлөө загалмаа дээр цовдлогдсон юм. Намайг дагсан хүн бүрийн гэм нүгэл уучлагдах болно. Надад итгэж найзах хүн бүр мөнхийн улсад надтай хамт байх болно. Есүс өөрхөн дагалдагчдын нүдний өмнө тэнгэрөөд өргөгдөн оджээ. 2 тэнгэр элч ирж Есүс Христ дахин ирэх болно гэдгийг түүний дагалдагчдад хэлжээ. Есүс Христ дэлхий дээр дахин ирэх болно. Тэр үед Есүс өөрхөн дагалдагчдыг хамт авч яваад тэд нар хамтдаа үрд мөхөд амьдрах болно. 21-р зураг. Загалмаа биднэрт Бурханы хайрыг харуулж өгдөг юм. Есүс Христ дэлхий дээр амьдарч явах хугацаанд ямар ч гэм нүгэл үйлдээгүй. Тэр загалмаа дээр бидний гэм нүглийн төлөө цовдлогдсон юм. Есүс Христ загалмаа дээр цовдлогдож нас бараад дахин амьлсан юм. Хэрвээ бид нар Есүс дээр ирэх юм бол тэр бидний гэм нүглийг уучлах болно. 22-р зураг. 2 янзын амьдрал. Есүс Христ хүний амьдрал 2 замаар явдаг гэж хэлсэн байдаг. Эхний зам нь өргөн бөгөөд уужим юм гэж хэлсэн байдаг. 2 дахь зам нь жижиг бөгөөд нарийнхан юм. Бид нар гэм нүгэлтэй байхдаа өргөн замаар алхаж явжээ. Энэ зам нь сатаанд харьяалагддаг бөгөөд эцэст нь
там дундаг зам юм. Хоёр дахь зам нь Есүс Христийн зам бөгөөд энэ замаар явсан тохиолдолд мөнхийн улсад орох боломжтой. Есүс Христ итгэдэг хүмүүс нарийн замаар явж байгаа улсууд юм. Хэрвээ та Есүс Христийг амьдралдаа оруулахыг хүсэх юм бол та түүнтэй ийхүү ярьж болно. Есүс би гим нүгэлтэй хүн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Та миний гим нүглийн төлөө загалмаа тарьж совлогсон гэдэгт би итгэж байна. Та миний амьдралд орж ирэж хэмээн би танаас гуйж байна. Миний амьдралд хийж өгсөн бүх зүйлээ чинь төлөө дандаа талархаж байна. Хэрвээ та Бурхан тандаж ингэж хэлсэн бол та Бурханы хүүхэд боллоо.